Зая. Чехийн кино урлагийн салбар ерөнхийдөө ямар хуу байгаа талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. За Чехэд ер нь дотоодын кино урлагийн хөгжил гэдгээс гадна бас одоо гадны томоохон кино үйлдвэрлэлүүд те ялангуяа Холливуудын кинонууд Чехэд ирж зураг авалт хийх, продюсинг хийх ажлууд айгүй их явагддгийм байна. Тухайлх юм бол ер нь сүүлийн үед ингээд Netflix-ийн ч юм уу те Холливуудын лаглаг том кинонууд амар Аз зэрэглэлийн жүжигчид энтертэй кинонууд ирж Праг юм уу Чехийн бусад хотуудаар зураг авалт хийж байгаа. За тэрэнд нь Чехэд байдаг гадаадууд бүр монголчууд хүртэл оролцсон явдал гарсан. Жишээлх юм бол 2021 онд Прагт зураг авалтаа хийсэн. За тэгээ 2022 онд Netflix-ээр цацагдсан The Gray Man гэдэг Ryan Gosling-ийн тоглосон кинонд манай монгол оюутнуудаас олонний хэсэгт нь зураг авалтанд нь орсон байгаа. Энэ бол акшн кино байсан. За тэрнээс гадна сая 2022 оны сүүлээр одоо нөгөө Keanu Reeves-ийн тоглосон John Wick гэдэг цуврал идэг шүү дээ. Тэрний спин-офф буюу одоо яг тэр үйл явдалтай холбоотой бас шинэ цуврал эхэлж байгаа юм билээ. Ballerina гэдэг. Тэгээ энд нь болохоор Keanu Reeves-аас гадна Ana de Armas гэдэг шин залуу жүжигчин багтай айгүй их нэр хүндтэй болж байгаа. Тэр жүжигчний тоглосон киноны зураг авалт явагдсан юм байна. Тэрнээс гадна өнгөрсөн оны сүүлээр гарсан Nice Out гэдэг киноны 2 дугаар анги буюу Glass Onion гэдэг Daniel Craig-ийн тоглосон кинон дээр Чехийн болор шилэн идэллүүд гарсан. Тэгээ энэ дээр ингээд амар олон ийм гоё шилэн идэллүүд гардаг байхгүй. Тэгээ яг нэг хэсэг дээр нь энийг бүгдөө ингээ хаглаад яг тийм хэсэг гардаг байхгүй. Тэгсэн чи энэ шилэн идэллүүдийг бүгднгийн Чехээс авсан гэж байгаа. Pachinek Glass гэдэг бодлоор шилэн идэллийн үйлдвэрийн Ирши Pachinek гэдэг хүний зохион бүтээсэн загваруудаар уралсан. Тэг киноны продюсерууд болохоор анх зүгээр л Google-с Czech Glass гэж хайгаал хамгийн ихэнд гарч ирсэн компанитай холбогдсон гэж байгаа байхгүй юу. Тэгээ холбогдоо хамтран ажиллах санал тавьсан. Ингээд тус кинонд зориулж 20 бүтээл эхэлж хийгээд дараа нь 25 тэгээд 15 нийтдээ 60 бүтээл хийлгэж авсан гинэ. Бүх бүтээл яг оригинал буюу цор ганц хувь хийгдсэн яг энэ кинонд л зориулж. Тэгээд энэ үйлдвэрийн яг нөгөө онцлог нь болохоор ингээд бүх дамжлага нь яг гараар хийгддэг. Дээд зэрэглэлийн шилийн болрон идэллүүд хийж зардаг. Тэгээд одоо энэ кино зориулж хийсэн 60 бүтээлийнх нь хамгийн хүндэн гэхтэл 30 кг-ын жинтэй. Тэгээд бүх бүтээлийг ганцхан сарын дотор хийсэн энэ айгу хүнд ажил болсон гэж байна. Тэгээд 5-6 хүн яг энэ төсөл дээр ажилласан. Гэхдээ уран бүтээлч маань яг энэ нөгөө дизайнер нь болохоор эдгээр бүтээлийг кинон дээр юучгүй ингээд хагална гэж анхандаа огт мэдээгүй гинэ. Кино зураг авалт эхэлсэн хойно л түүнд энэ талаар хэлсэн гэж байгаа. Гэхдээ кино багийнхаа эхний хідэн бүтээлийг хүлээж аваад бүр ингээд дэндүү гоё хийцтэй болохоор яг бүгднгийн хагална гэсэн зүрх хүрэхгүйсэн юм байна л да. Тэгээд төлөвлөгөөгөө өөрчлөөд зарим нэгийг нь болохоор юм резинийн материалаар дуурайлган хийлгэсэн. Нийт бүтээлийнхаа 40 орчим хувийг нь л яг жинхнээс нь хагалсан. За тэгээд үлдсэн бүтээлүүд нь бол одоо нөгөө кино бүтээсэн хүмүүсийн мэдээлэлд байгаа. Тэгээд магадгүй ирээдүйд яг тэр үлдсэн бүтээлүүдээс нь үзэгслэн гаргаж магадгүй гэж л. Энэ Ирши Пачинек гэдэг хүн ярилцлага өгсөн байлээ л дээ хэвлэлд. Тэгээ энэ киног үзээд магадгүй ингээд цоргац ингээд зүрхэн өмөрчээсэн хүн бол энэ хүн өөрийгөө гэж бодож байгаа. Яг ингээд өөрийнх нь хийсэн юм нүдэн дээр тас тусгал агарахаар амар хүнд санагдчихсэн. Тэгээд дараа нь хэрвээ үзэгслэн болох юм бол тэрэн дээр очино гэдэгтээ гэж бодохоор айгу баяртай байгаа л гэдэг хэлэлтэй. За тэгээд ийм зураг авалтын газар ч юм уу аль эсвэл ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр кинонд оролцохоос гадна Чехэд тэр дундаа Праг ингээ гадны томоохон кино төслүүдийг ирж ажиллахад тохиромжтой нөхцөл байдлаар хангахаар ингээд кино студиуд нэлээд их ажил хийж байгаа юм гинэ. Жишээлх юм бол Праг студио гэдэг юм айгу том кино студи байд юм байна л. Эднийх болохоор 7 дахь студи нээж байгаа юм гинэ. Тэгээд энэ 7 дахь студи нь болохоор ямар онцлогтой вэ гэхээр хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон. Маш том талбайг хамарсан учраас тэгээд одоо сүүлийн үеийн тийм акшн ч юм уу эсвэл янз бүрийн нөгөө компьютерийн визуал эффекттэй кинонуудад бол маш тохиромжтой гэж байгаа юм л да. Тэгээ энэ оны 5 дугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн энэ студид хамгийн анх хийгдэх төсөл нь болохоор Apple TV Plus-ын Foundation гэдэг сериалын 3 дугаар бүлэг хийгдэнэ гэсэн. 7 дугаар студийг ашиглалтаа болсон үйлдвэрийн барилгыг ашиглаж барьж байгаа. Бүгд энэ нийтдээ 1260 м2 талбай бүхий студи болох юм гинэ. Prague студиогийн бүх студийн
хамрах талбайг яг нийлүүлээд бодох юм бол нийтдээ 11,489 м квадрат юм байна. Энэ 7 дугаар студийнхаа талбайг нэмж оруулахаар. За энэ Prague студио нь болохоор 1999 онд үүсгэн байгуулагдсан. За тэгээ олон улсад ер нь бол танигдсан хид хідэн кино зураг авалт одоо продюсинг эдний студиудад хийгдсэн гэж байгаа. Жишээлх юм бол бидний мэдхээр бол Triple X байна, One Helsing байна, Hellboy, Wanted, Underworld гэх мэт. Ингээд нөгөө Чехийн кино студи гэдээ ярьсан чинь нэрээ ёстой сонноос Brandos гэдэг Чехийн бас нэг кино үйлдвэрлэлийн студи байт юм билэ. Тэгээд тэнцээ Монгол зураач ажилтдаг. Тэгээд яг нөгөө тайзны зураг авалтан дээр нь тайз засч бэлтгэдэг те тэрний бүх жижиг деталуудыг хийдэг. Дээрэс нь бас одоо Монгол залуучууд миний мэдхийн яг ямар ч байсан нэг 2 3 тийм залуу байгаад амаа. Парагт яг тийм нэг 3D зураг зурдаг эсвэл illustration зурдаг те тэгээ дээрэс нь компьютерийн тоглоом бүтээдэг тийм монгол залуучууд нэг Чехийн тийм компанид ажилладаг тийм хүмүүс байт юм билээ. Тэгээд Чехэд бас зураг авалт хийгдсэн зөндөө олон кинонууд байдаг. Одоо нөгөө аялах дуртай хүмүүс чинь зарим нь яг ингээд дуртай киноныхаа зураг авалт хийгдсэн газар нь очиж яг ингээд тэр сцен дээр гардаг байдлаар зураг мураг авах болж аялах айгу дуртай байдаг шүү дээ тий. За тэгэж аялах сонирхолтой хүмүүс Чехээр явахдаа ямар газрууд дээр очвол зүгээр вэ гэсэн юм нэг зөвлөмжийг Visit Czech Republic.com дээр бас гаргасан байлээ л дээ. Аха. Жишээ нь энэ Princeton ордонд Van Helsing-ийн зураг авалт хийгдсэн гэж байгаа байхгүй юу? За энэ Адершбахад бас Нарниагийн зураг авалтууд хийгдсэн гэж байгаа. Karlovy Vary-д болохоор Casino Royale-ийн зураг авалтууд хийх. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой газрууд байгаа. Миний мэдж байгаагаар Illusionist гэдэг нэг юм ил бичинтэй кино байдаг шүү дээ. Тэр үйл явдал нь яг уу Венд гэж гардаг хэрнээ яг Прагийн түүх хэсэг, Прагийн төв вокзал энтрийг яг нөгөө Вених гэдэг байдлаар харуулдаг. Хүш манайхан нөгөө нэг монголчууд яриад байдаг шүү дээ. Алтан өргөө киноны зураг авалтыг хийсэн гэд тэр одоо хэр баттай үнэн мэдээлэл юм бэ? Тэрийг чинь нэрээ нилээ ухаж үзсэн. Мацуха гэдэг одоо Моравт гэдэг тэр агууд зураг авалт хийсэн тэргээд нэг фэйсбүүкээр нэг хүн пост хийсэн баха. Тэгэл тийм байна гэл тэр үедээ итгэцэн. Тэгээд яг хаагаад үзсэн чинь би бол яг тийм нөгөө баттай мэдээлэл бол олоогүй тэр фэйсбүүкийн постноос гадна. Харин Алтан өргөө чинь болохоор Герман Монголын хамтарсан кино юм билээ шүү дээ. Тэгээд Германд яг герман хэл мэл дээр бүр нээлттэй хийжсэн юм билээ тухай үедээ. Тэгээд сонноос подкастын сонсогч гижил хэлэхэд анх энэ подкастынхаа нэрийг өгөхдөө ер нь Алтан өргөө мөргөтэй холбож өгдөг юм билүү гэж бодоод амхандаа судалгаа хийсэн байхгүй. Тэгээ яг баттай мэдээлэл олдоогүй болохоор тэр санаагаа орхио. Тэгээ сонноос гэж нэрлсэн бөлгөө. За тэгээд ийм гоё газруудаар аялахад бас ер нь голцоо романтик маягийн газрууд байгаа. Энэгээр чинь заримаар нь ганцаараа аялж болно. Гэтэл хаяа бас нэг хосмостой аялчвал айгүй зүгээр шүү дээ. Тэгээ хосмосоо олоод аялахыг бодоорой. Манай подкастын дугаарыг тэтгэж заяа апаар хосоо олоорой. Энэ бол зүгээр нөгөө бусад танилцдаг аппликейшнуудаас бол шал өөр концепттэй. Яадаг вэ гэхээр бусад аппликейшнууд чинь зүгээр ингээд зургийг хараад баруун зүүн гэж явчихдаг шүү дээ. Таалагдахгүй гэж шууд кликлээл дараа нь дахиж харах боломжгүй ингээд явдаг шүү дээ. Тэгвэл энэ аппликейшн болохоор илүү юм Instagram ч юм уу Facebook шиг яг тийм сошиал медиа шиг заавал ингээд дуртай дургүйгээд тэр доороо шийдэх шаардлагагүй. Тэр хүн ямар зураг оруулж ийн, ямар постууд оруулж ийн гэдгийг нь харж агаад сонирхлоор нь ч юм уу тэгж хайх боломжтой. За дээрэс нь бүр ингээд нөгөө дуу хоолоогоор аудио бичлэг өөрөө оруулах боломжтой. Өөрийнхөө талаар яг нэг хідэн өгөгдсөн асуултанд хариулаад. Тийм болохоор ингээд нөгөө зөвхөн царайны сайхнаар цай сүлхүүлэх хэрэггүй. Тим аппликейшн байгаа. Тэгэхээр заяа апа тата заяаныхаа хантай уучраад энэ гоё газруудаар аялцгаагаарэ. Заяа